Дараагийн мэдээллийг хүргэе. Орхон аймагт 13 мянга гаруй стандартын бус жорлонтой айл өрхүүд бүртгэлтэй байдаг юм байна. Гэтэл аймгийн хэмжээнд хүн амын 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Үүнээс улбалан гэр хорооллын 70 гаруй хувьд нь хөрсний нянгийн бохирдол гэсэн судалгааг өнгөрсөн онд Баян өндөр сумын байгаль орчин ажил жуулчлалын газар, мэргэжлийн хяналтын газар хамтран гаргасан. Тиймээс энэхүү судалгаан дээр үндэслэн Орхон аймгаас Эко 0 төслийг хэрэгжүүлэхээр 300 сая төгрөг төлөвлөжээ. Баян өндөр сум 2018 онд гэр хорооллын багууд дээр хөрсний бохирдлын судалгаа хийжээ. Тус судалгаагаар гэр хорооллын 70 гаруй хувьд нь хөрсний нянгийн бохирдол ихтэй гэсэн дүн гарсан байна. Энэ нь төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжаас шалтгаалж гарсан байх магадлал өндөр байгаа юм а. Тиймээс Баян өндөр сумаас тухайн айл өрхүүдэд нөхөн жорлонгоо стандартын шаардлага хангасан Эко 0-оор сольсон өрхөд урамшуул болгох ажил хийгдэхээр төлөвлөгдсөн байна. За 2018 онд хийсэн хөрсний бохирдлын судалгаагаар бол гэр хорооллын 70% нь хөрсний нянгийн бохирдол ихтэй байна гэсэн дүн гарсан байгаа. За энэ нь болохоор төвлөрсөн бас ариун цэврийн байгууламжаас шалтгаалж гарсан байна гэсэн магадлал нь өндөр байна гэсэн судалгаа гарсан. За тэгээд хийгдэх ажлын төлөвлөгөөн дээр нь төвлөрсөн бас ариун цэврийн байгууламжаа стандартын шаардлага хангасан төхөн жорлонгоор солисон өрхөд урамшуул олгох ийм ажил бол хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа. За одоо энэхүү журмын төсөл бол боловсруулагдсан. За холбогдох хэлцээг агентлагуудаас санал авах шатндаа явж байгаа. Байгаль орчин ажил жуулчлалын газрын байгаль хамгаалах сан дээр 300 сая төгрөг төсөлсөн байгаа. Одоо энэ урамшуулалд хамрагдах иргэдэд олох зорилгоор. Эко 0 гэдэг нь MNC 59-24-2015 стандартын 3 төрлийн нөхөн жорлон байдаг. Хаяаш агааржуулалт бүхээг бүх хэд ангийн жорлонгийн стандартыг хэмжээтэй заагаад өгчихсөн байдаг. Энэ стандартад нийцсэн нойлыг өнгөрсөн онд Азийн хөгжлийн банкны тусламжаар дэнж багт 10 гэрх хашаандаа суурилж байсан. Үүний үр дүнд хөрсний бохирдол тодорхой хувиар буурч халдвар түвшинний гарал багасна хэмээн орон нутгийн удирдлагууд үзэж байгаа юм а.